Зай усган тэр хэдүүлээ гүнгийн бол дахин төрсөн алуурч битүүнийхэн дараагийн бартаар уулзж байна. Бичлэг хэлхээс өмнө нэг зүйлийг хэлэхэд манай цугтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуулга байх юм бол дискрипшн хэсгээр байрлуулсан мэйлээр холбогдорой. За энийг л хэлэх гэсэн. Тэг мэдээж байнга үзэгчтэй хандаж хэлэхэд лайк болон сабскрайбаас сайн дараад өгөөрэй. Тэгжүүжил дараагийн бард орно гэдэг мэдж байгаа байлгүй дээ, тийм ээ. Тэгээ дараагийн бардыг хурдан оруулах өөрний арга байгаа нарын хаалгаар доор тансруу доношин хийвэл бас. За. Одоо шууд зурлал руу орцгоё. Манай сарвал маань юутайч Октябрь явахар болсон байдаг. Өнөөх Октябрь нь үйлчлэгч буюу инхчин гэрөөсө дагуулж явж болохгүй болохоор зөвхөн хүлэг бодруудын хамтал Октябрь хөргүүлэхэр болж байгаа. Намайг 8 настай байхад билүү. Би халуураад эндөө хөвцөндөө байн гохон алдаж байсан санаж байна. Гэхдээ надад анхаарал тавих ямар ч хүн байгаагүй. Намайг нуруунд дээр өөрөө тухайн үед хамгийн ойр барилга эмнэлэг рүү гүйсэн хүн бол инхчин. Хэрэг тэр байгаагүй бол би цайзын хаа нэгтээ өгсөн байдалтай болтгосон. Тэр бол миний хувьд эрхэмлдэг хүн. Тэр миний хувьд үйлчлэгчээс илүү нэг. Яг хөөрхийн инхчин бол ялчгүй манай хүн сайн ханддаг. Одоо ингээд даанч салах цаг нь басан байна л да. Дэвтэ цаашаа өргөдлөж явж байгаа хөөгөөд мөр манай мадгач чинь 6 дунд төвшний хүлэг баттар манай хүнийг Октябрь хөргөж өгч байгаа байхгүй юу? Намайг Октябрь тавчхад сонирхолтой зүйл болох юм даа. Юутааш өргөдлөж явсаар хэсэг хугацаа өнгөрөхний дараа эзэнтэй. Энэ хөрөөд бидэнд эн чинь хоноглох хэрэгтэй боллоо. Би таана байгаа юм бэ гэхдээ Саперэн буюу Төв хотод байна гэж хэлдэг. Саруу шууд л эргэн төрний харснаа худлаа ярьж байх шүү. Саперэн угаас ийм байхгүй. Удалгүй нөгөөдөл нь эзэнтэй таны гарч ирэх цаг нь боллоо гэд гарсан даруйт нь эргэн төрний нөгөө эдэн цэргүүд манай хүнийг бүсэлжсэн байх бөгөөд саруу лам нэгтэй. Энэний ярдх юм байгаа. Гэж хэлэхэд нь эргэн төрний цэргүүдийн царай сонирн болж явахад дундад зогсож ирсэн нэг залуу нь болохоор чамд бидэх шаардлага байхгүй. Чи угаас одохгүй хүн. Ийм зүйл болж байгаа нь харамсалтай. Гэхдээ үс сансан зүйл байхгүй шүү. Бид аль болох зоолгүй алахыг хичээнэ. Наануудаа янаа зогсож байхад л болно. Тэгвэл гэсний шууд л маань хүн дайрах бөгөөд дээч энэ хідэн цэргүүдэнд юу ч болохгүй. Хамгийн түрүүд даалдганаа дайрсан цэргийнхэн толгоо нь хов. Манд үлдсэн хідэн цэргүүд рүү хандангуудаа үүний ярд хэн байгаа юм бэ? Яасан. Та нар ийм зүйл болно гэж төсөөлөөгүй юм уу? Би яг одоо харж байгаа зүйлд итгэж чадахгүй. Ардаас нь дахин нэг цэрэг дайрдаг боловч нөгөөх нь юу ч болохгүй нүдээр нөхний зуртал амиа таслал. Дундун зогсож байсан нөгөө цэрэг нь болохоор тэр хүнхээр 11 настай хөгтмөн гэж юу? Тэр луутад тулсныхан дараа аминд эргэж ирсэн шалтгаан тавьж энэ даалгавар анхнаас бүтлгүйтсэн байж. Тэгээ найз залгасан цэрэг дээр нь манай хүн толж очингуудаа үүний ярд хэн байгаа юм бэ гэсэн чинь нөгөөдг нь үндэндээ тусаах шахам шууд л үүний ярд Маргарет байгаа гэж хэлдэг. Тэгээ Маргарет нь хин юм бэ гэхээр манай хүний нөгөө ядаг Кранцын төрсөн ээж шүү дээ. Нөгөө янз бүрийн тэ бохор умаа энтер гэдээсэн нөгөө балаав. Зурглал солиход өнөөх залуугаараа морин тэрэг хөллүүлсэн явж явах хөөгөөд нэг зүйлийг мэдэж авдаг нь Кранц чинь ээжээсээ гуйгаад тэ одоо манай хүнийг алаад өгөөч ээ гэд энэ хідэн хүлсний цэргүүдийг явуулсан байж таардаг. Нөгөө цэрэг нь болохоор та одоо намайг алах уу? Чи яагаад тийм тайван харагдаад байгаа юм? Үгүй яах вэ? Би таныг алах гэж оролцсон шүү дээ. Хэрвээ та намайг алах юм бол гайхадах зүйл байхгүй. Манай сарвал болохоор амаа хамхаа зөөр оргож байгаа яваа гэж тэр ямар та жин хоёр маань явсаар байгаад Төв хот буюу Саперэн дээр хөрөөд ирчихсэн байдаг. Зөрглөлөнгөө Кранцын ээж буюу Маргарет руу шилжнэ. Тэгэхдээ нөгөө ардаас нь явуулсан хідэн хөлсний алуурчт нь бүгд өгсөн байдалтай олсон. Бас сарвал нь өмнөх өдөр нь Сарфенаас явсан учраас ямартаач манай хүнийг амьд байгаа талаар мэдж авдаг. Дөрөвдөлөн бүр нөгөө төвшин сонин цараалжсан. Чи яг юу яриад байгаа юм? Энийг хариулгаж өгөх чадах юм уу? Хөөхөдгийн ээж хүний хувьдаа тэгээд хүүгээ хамгаалахын тулд л манай хүнийг Октябрь руу явахын өмнө алуулахар шийдсэн байлээ шүү дээ. Өөрөө сарвалч нь хүүгээ Октябрь явахтан санаа зовхгүй байгаа юм уу? Эдэрэгт нь бүтэн инээтэрэгээд сүрдүүлчихсэн чинь тэгээ нөгөөдхнөөс нь айгаад л манай хүнийг цааш нь оруулах гад ятаад байгаа байхгүй юу? Саферник өрхнөөс 10 хоног өнгөрсөн байна. Энэ бүх хугацааны турш Брайан миний тослог хийж байгаа. Тэд намайг одоо хүрэл амьд гэж мэдж байгаа баха. Энэ байдлаараа би аюулгүй хаан тасаа ихтэнд очино. Тиймээс Брайаныг яг талаар бодох хэрэгтэй боллоо. Залуу эзэнтэй бид ирчихлээ. За. Хуучнад орсон зэрэгчлээ. Ингэснээр манай хүн Октябрь төрөлцсөн гэж байгаа юм. Октябрь руу орсон дээр одоо Уэрт хүнгийн гэр бүлийн сар бол. Нэгт нөгөөх нь болохоор тийм ээ мэтээч чи бүртгэлтэй байгаа. Чи хойрлогцсон байранд очиод хүлээж явах болно. 2 өдрийн дараа эсэлтийн ёстол болон элементийн шалгалтанд оролцсон. Гисээр юутаач манай хүн хойрлогцсон газар дээр ирнэ. Тэ хойрлогцсон газар дээр ирэхэд үнэхээр гайхалтай газар байдгаас гадна бүр хааны танхим юм байлаа л дээ. Манай гэр бүлийн нэг ч гүшүүн хааны танхимд хойрлогдож байгаагүй. Үүний ярд хин нэгэн байж л тараа. Дэвлэж хамааг ачаа бараагаа оруулаад ирчихсэн байх бөгөөд сарвал. Одоо ингээд би Октябрь төрөөд ирчихсэн чинь чиний хэрэг юусаа байхгүй. Ингээ яг алхамдаа гэсэн чинь нөгөөдхөнд чинь мөнгө өгөнгүүтээ
Нам өнгөрөөч шинэ амьдрал эхлүүлэхэд хангалттай хүрэлцэн. Тэгээд энд сурдан шиг явахгүй бол алуулж гэж магадгүй шүү. Гэсэн нөгөөх нь болохоор шууд л манай хүн зөвдснөө Брайан Кендрик миний би бүхэл насаараа танд үнэнчээр зүтгэх зөвшөөрөл авмаар байна. Тэнэгч болтой. Ирээдүйд би чиний ардаас утга зоохгүй гэж чи яаж мэдэж байгаа юм? Хэдий та тийх байсан ч хамаагүй. Тэгвэл надаас ураг талаар бодолгүй шүү. Би нээлтийн ёслол дээр очимоор байна. Зөвхөн элементийн шалгалт руу явлаа. За л үзэндээ. Зөрөглөл хаан тусын академийн захирлын өрөөрөө шилжих бөгөөд захирал нь амны ихтэй. Энэ жил үнэхээр чадварлаг хөгтөд их байх чинь. Ариуна. Манай ранг 2-од биеийн ранг B. Элемент гэрэл 52%. Сет жагарка. Манай ранг 3-од биеийн ранг A. Элемент нь S 71%. Манай хүний үзүүлэлт гарч ирэх бөгөөд манай ранг 1-од B ранг S. Элемент харанхуй 92%. За тэгэхээр энэ чадваруудын талаар илүү тодорхой мэдээлэл гэдэг дараа сүүлд нь би тайлбарлаад өгч болоор одоохондоо алгасан юм. Дуудын зурвал дээр харагдаж байгаа багш нь болохоор бурхны хүүхэд гэгдэг Элис Верд хөртөл төгсөх үедээ 80% усны элементтэй байсан. Элис Верд чинь нөгөө манай хүний эгчтэй синхростэй Элис, тийм ээ? Захирал хэлэхдээ сонирхолтой юм. Хамгийн авьяастай хүүхэд хөртөл дүүгийнхэн зэрэг төрөхгүй байна. Тийм ээ. Гэхдээ түүний элемент харанхуй. Түүний элемент харанхуй гэдгийг бодолцох юм бол obvious нь ялзарч мэднэ. Гэсэн чи саруулыг хааны танхимд хуваарлагдсан гэж мэдсэн үү? Тийм ээ. Би босод багш нараас сонссон. Хааны тушаал байсан юм. Саруул урд игнэд байхдаа гүнжиг магсаас аварсан юм байна лээ. Хаан бүр тэр хоёрыг гэрлүүлэх талаар бололцож байна лээ. Бүтлгүйтэл гэж үзэгддэг 5 дугаар гүнж. Өргөлж асар авьяаслаг хүмүүс өсөгдөг weird гэр бүлтэй гэрлэх юм болоо. Ямар үр дагавар гарна гэж бодож байна. Өө залгамжлах маргаалтан улам их нэмэгдэнэ. Бас хаан тус энэ асуудлаас болж 2 хуваагдаад эргний дэм болж болно. Хэтрүүлж бодох хэрэггүй юм. Би дугасаа л алсаас ажиглаж чадна. Тэр хөөхөд хаан тулсын баатар болох нөө. Эсвэл сөөрөлөх нэ гэдгийг бид гэрчлээ. Зөрүүлэлд манай саруул руу шилжих бөгөөд 92%. Миний өмнөх амьдралд 80% байсан. Чөтгөрийн араатны цус ууснаас болсон юм байх та. Ингээ явж явахт нь урдтан кран гараад ирдэг. Кран саруулыг харсан тэрүүтэ яаж их айж сандрах нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн ардан зогсож байсан нэг попер гээд нэг бүдүүн ихтэй хүүхэд байдаг. За энийг цаатаа гэдүүлээ. Бүдүүкэ гэвч. За. Тэгээ өнөөх бүдүүкэ чинь энэ чинь нөгөө боолш хэрдэг хөгтөө. Тэгснэ манай хүн тандангуудаа чи өөрийнхөө ээжийн талаар мэдгүй гэж сонссон. Аль холдож бай кранц. Түн шиг хүн сайн зодоолох хэрэгтэй. За тэгээ энэ өмнөх амьдралтаа болохоор энэ бүдүүкэ кранц хоёр чинь болохоор манай хүнийг байнгын дэрлэлдэг байсан юм байлээ. Одоо ингээд өшөг авах цаг. Тэгээ өнөөх бүдүүкэ чинь манай хүн рүү дайрсан ч юм уу. Зүгээр алхаж байхад л манай хүн дээрээс нь пялга. Тэгээ өнөөх бүдүүкэгээ пялгадангуудаа өргөжлүүлэн кранцын хажуугаар дөрөхтөө. Яг хөө чи миний ардаар юу хийсэн хамаагүй. Гэхдээ дараа нь ганцаад удаа миний нүдэнд харагдах юм бол чи тэрэгэн цэртийн сургуулийг төгсөн шүү. Зөрөглөө солиход өнөөх захиралтай юм яриад байсан багш номын санд ороод ирчихсэн байх бөгөөд хажууд нь манай саруул гараад ирчихсэн байдаг. За тэгээд энэ багшийг хэдүүлээ цаашдаа сэлэнгээ явчих заяа сэлэнг. Чи чинь саруул баха. Наатаха надад өгч болох судалгаад маш хэрэгтэй байгаа юм л та. Энэ үү. Тэгэлгүй яах. Гээг өгсөн чинь хажуудлаас нь гинт дайрдаг бөгөөд өнөөх дайралтаас нь манай хүн хааснаа. Энэ хайж байсан зүйл чинь биш юм уу? Багш биш. Манай алгын байгууллагын танхимын мастер Сэлэнг. Ямар новшин вэ? Чи тэрийг яаж мэддэг юм? Миний өнгөрсөн амьдралд Сэлэнгэ багшийн анхны сэтгэл маш энгийн байсан гэж бодсон. Актантай амьдрал чинь хэр байна да? Чи энэ ойлголттой зүйлийг хурдан тусаасаа гэж хүсэж байгаа байх. Ихтэй сурагчийн өсөлтөд хэрэгтэй байдаг юм аа. Тэр надаас өсөд хүлээж байгаа юм. Өөрийгөө ахан дүүгээр дээрлүүлж байгаа хүнээсөө тоглож байгаа юм шиг сонсогдсон. Үүнийг хэлэхэд би чамайг маш их сонирхож байгаа. Харанхуй элементэн дээр 84% та хүн олох маш ховор. Гэхдээ тэрийг тийм сүртэй элемент биш гэж хэлсэн. Учир нь хүн төрлөختөнд тэр элементийн талаар сайн мэдэхгүй болохоор л тэгж байгаа юм. Чиний өсөх боломж хязгааргүй гэж бодож байна. Би бүр бодолж орхисон. Тиймээс чамтай хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж бай ноён саруулаа. Магадгүй энэ хүн л надад тусалж чадах байх. Миний буруу ойлголт байсан. Би хурдж байсан. Би тэр гимгүү саранд хурдж болохгүй. Багш гэдэг нь зүгээр л түүний дүрээ нослох мэрэгчл. Яг үнэндээ тэр бол алуурч. Тэр бол манан алуурчны байгууллагын танхимын мастер. Бас тэр бүх газрын язгууртан хааны уудам хүмүүсээр суралцдаг актемт нуугдаж байгаа. Тэгснэ сэлэнгэ багш болохоор шууд л манай хүнийг за яах лабораторид очиж хоёулаа ярилцъя гэхээр манай хүнийг дагуулад явдаг. Тэгсэн орсон даруйдаа цайнд нь хор гэж гисэн байх бөгөөд өнөө хор нь яах вэ? Манай хүнд өөрчлөхгүй л тээ. Тэгээд хэлэхдээ
Чи намайг хэн болохыг яаж мэддэг юм? Тэгээ бас чи яаж номын сангийн яг тодорхой нэг алдартай биш номон дотор тушаалаа авдаг гэж мэдэж байсан юм. Бас чи яг хаана байгааг нь мэдэж байсан. Чи ярэ. Надад өөрийгөө манангийн нэг хэсэг гэж хэлэх гээд байгаа юм уу? Танд өөр батлах хэрэгтэй юм уу? Гэсэн шууд сэлэнгээ манай хүн рүү даардаг бөгөөд. Үнэхэр чи манангийн нэг хэсэг байж болох ч гэсэн би тамхи мастер учраас танихгүй гүшин надад байхгүй. Надад худлаа хэлэх басан чинь дээр шүү гэдэг. Энэ хоёр өргөжлөлтөнд тулалдана. Тулдаж явах явцдаа манай хүний сэлмийг харсан даруйта. Йоо. Надад чинь зөвхөн Айра сонгогдсон нэг л ашиглаж болдог Кайрын сэлэм. Арай. Одоо итгэж байна уу? Яг одоо манай том өв залгамжлагтай хайж байгаа байх. Чи тэрийг яаж мэдэж байгаа юм? Та нарын хайгаад байгаа хүн чинь өмнө чинь зогсож байна. Намайг Айрэ дээр аваач. Зөрөгдөд хөдөлгөөд өнөөх сэлэнгээ чинь манай хүнийг нөгөө хүсээдвсэн газарт нь аваад ирэх бөгөөд өнөөс чинь манай хүнийг ганцаархны явах хэрэгтэй гэж хэлдэг. Тэр газар нь болохоор гадна талдаа нэлээд жижигхэн харагдаж гэсэн дотор талдаа үнэхээр том бөгөөд энэ нь зүгээр манангийн үйлчлэл гэж хэлдэг. Цаашаа өргөдөж явж байхад нь маш олон саадуудыг манай хүн хүлээж авах бөгөөд энэ нь яг үгүй цаанаас нь манай хүн зөрүүлж өгч байгаа ихний шалгалт гэх юм уу? Ардаас нь 3 залуу дайрах бөгөөд өнөөх 3 залуу нь болохоор зүгээр л манай толгойн гişүн гэж хэлж болно. Манай мандах руу яаж дайрсан ерөөсөө нөлөөлөхгүй. Өөрөсөл манай хүн зөвхөн алууртын нуус техникийг хийснээ өнөөх 3 залууч нь зөксөөлдөг боловч нэг залуу нь ганцаархнаа зөксөөдөх бөгөөд өнөөх залуу нь болохоор сэлэнгээ байж таардаг. Тэгсэн манай хүн хэлэхдээ би хүлээж тийсэхгүй саруулаа. Би чиний жинхэнэ хүчийг чинь хармаар байна. Гисний энэ хоёр дахиад л тулалднаа. Тэгээ сэлэнгээч бүр үнэн галзуу солиоттой бүр ухаан мэдрэлгүй манай хүн рүү дайраад ах бөгөөд сарвал дотроо удахгүй энэ яалтчгүй галзуурсан солиотой танхимын мастер уучраас бид хоёрын аль нэг нь өгөж явжилт энэ тулаанд дуусна гэд манай сарвал болохоор яалтчгүй эрүүл ухаантайгаар зүгтаа харуулдаг. Цаашаа зүгтаагаа явж явахад нь ерөөсө боломжгүй өгөхгүй ардаас нь дайраад ах бөгөөд гинтэл сарвал ухаан алдаж унсан чинь хажуутаас нь нөгөө Кайрын буюу сэлэм нь бижэл гараад ирнэ. Үүнийг нь харсан сэлэнгээ багш болохоор шууд л доошоос өгдөг бөгөөд чи Айраг хүлэн зөвшөөрдөг үстэй. Тэгэд яагаад миний эзнээг хүлэн зөвшөөрөхгүй байгаа юм? Би зүгээр л түүнийг өв залгамжлаг хэсгийг шалгах гэж байсан юм аа. Хангалттай. Энэ үлдээс чинь гаргаж энэ өнгө тулаан дуудаж байна гэж би ойлгож болох уу? Гэсэн хажуудан саруул чинь бүр цуснаж гойжулжсан яг өөхөж байгаа амтан байж байдаг. Тэгээ яагаад ингэж байгаа юм бэ гэлтээр сэлэм нь ингээ бийчихээр эзнийхээ амьдралын хүчийг сарууд байдаг юм байна лээ л дээ. Саруул юутаач ухаан орох бөгөөд хажуутлаас нь нөгөө сэлэнгээ чинь. Хэрвээ та миний өрсөлдөгч болно гэвэл би яахан татгалзах вэ дээ. Гиснэ тулалдахаар болчихж байгаа байхгүй юу сэлэмтэй. Карем хэлэхдээ за. Тэгээ битгий ардаас нь өршөөл гуйгаад байгаарай. Гэдэн өөрийг яг тулдагнуудаа гисэн чинь хажуутлаас нь нэг бөөнийхээ нүх гарч ирснээ шууд үл боломжлагчийг над руу явуулаа гэд сэлэнгээ тушаал өгдөг. Энэ хүн нь болохоор нөгөө Айри чинь. За ингэснээр ямар ч саруул маань эцэстэн харанхуйн бурхан Айрэтэй уулзах цаг нь болж байна. Хүмүүс хэлэхдээ хар утааны бурхан бол хор нэг юм. Хар утааны бурхан ямар ч эргэл зүйгүй алдаг. Бас тэрийг зүгээр л анхаарал тавьсантай хийсэн мэт зөвтгдөг. Тэр хариуд нь тэр бол тэдний хүссэн л зүйл. Өөр хин нэгэн чиний өмнөөс юу буруу эсвэл зөв болохыг шийдэж өгөхгүй. Хэрв чи өгөхлөөрөө өөрийн ёс зүйг хамгаалж чадах гэж байвал тэр л чин лонготтой. Хинч байсан гэсэн энэ логикийг солиочихсан гэж хэлнэ. Гэхдээ би тэрэнд энэ бурхан ердөөл сул дөрвчүүдийг хамгаалах гэж оролдож байгаа гэдгийг хэлмээр байна. Тэр бол тэнэг. Юутай саруул нөгөө Айрэ дээр хүрээд ирэх бөгөөд чи намайг хэн болохыг мэдэх үү? Мэдээч. Хар манангийн бурхан Айрэ. Чамайг саруул гэлөө. Чамайг өмнө нь харж байгаагүй юм байна. Чи өөрийгөө миний өв залгамжлах гэх ямар баталгаа байна та? Та миний дотор буй манааны хүчийг аль хэдийн мэдэрсэн л байлгүй дээ. Өв залгамжлагч болох хоёр арга байдаг. Нэг нь би тэдэнд өөрийн манааны жол өгөх. Нөгөөх нь манангийн чулуу өөрөө тохирох нэрийг олох үед. Би чамайг мэдэхгүй. Тиймээс энэ өсөлт байдалд хоёр дахин тохирч байна тийм үү? Таглын ширээн дээр байхдаа манангийн чулуу өнгөрсөн жилд генет алга болсон гэдэг нь ч үнэн. Үүний дээр чи Кайремиг сэрэж чадсанд нь гайхчихлаа. Би хүртэл түүнийг олж чадаагүй. Чи түүнийг овоо дажгүй гаргаж чадж байгаа бол та. Бас нүдний чинь оч гэрэл насыг чинь холд авч байна. Тийм байх нэ. Чи бол миний хэсэг биш. Цаг хугацаанаас ирсэн гадны хүү юм байна. Түүний нэг хэсэг биш гинэ. Тэгээ саруулын энчээрсэн шалтгаан нь болохоор нөгөө цаг хугацаараа эргээд бусаад хөрөөд ирсэн Айрэтэй холбоотой гэж бодсон учраас л Айрэтэй уулзах хөрөөд ирсэн байгаа байхгүй юу. Тэгсэн даанч нөгөө Айр болохоор надад юусоо ирэх мэдэл байхгүй. Миний ирэх мэдлийг алидийн өөр нэгэн авчихсан гэж хэлдэг. Тэгээ өргөсөлн өөр нэг зүйлийг хэлдэг нь чи яагаад ариун сэлмийг өөртөө авч явж байгаа юм? Яасан? Хүчийг нь өөртөө авах гэв.
Гэхдээ саруул хэлэхдээ үгүй ээ. Би зүгээр л энэ зүйлийн оршихуйг хүмүүс таниулах гэж л зүүж байгаа. За, надад юусэн хамаагүй. Гэхдээ би дүрмэн тахнаа. Би чиний өнөмлөхөө эзний хуваар асууя. Миний хүчийг өвлөж авсан хүндэд өв залгамжлагч маань. Чи энэ хүчээр юун төрхийг зорж байна? Өнгөрсөн амьдрал маань ч гэсэн надад зүүнийг асууж байсан. Тэр үеийн хариулт минь би ахыхын төлөө амьдрна. Ямар тэнэг хариулт вэ? Ихтэй өнгөрсөн амьдралд маань тэд миний хариултыг сонсоод яагаад вэ? Яагаад? Надад хүсэж буй зүйл байсан мэт дээ. Магадгүй Айри миний хөргөлтөө төсөлийн талаар мэдэж байсан баг. Надад бурхны итгэл агуу зүйл бүтээх төлөвлөгөө байхгүй. Энэ удаа өөр байх ёстой. Би таны хүчийг зөвхөн өөрийнхөө төлөө ашиглана. Зөвхөн өөртөө. Энэ хариултыг сонссон даруйтай Айри болохоор за надад юусэн хамаагүй. Гиснээ өргөдүүлэн Кайрам дээр очиж уулзснаа түүнийг үнсэдэл биетэй болгочихдаг. Тэгээ яагаад ингэж биетэй болгож байгаа юм бэ гэсэн чинь өөрийнхөө амьдралын хүчнээс нь өчгсөн байл л дээ. Тэгэхээр одоо манай саруулын амьдралын хүч буюу манаг нь ашиглах шаардлагагүй гэсэн үг. Маргааш өглөө болчихсон байх үгүй саруулын өрөөрөө зураглаж шилжихэд Кайрам болон Сэлэнгэ хоёр чинь хоорондоо хэрэлдээд байж байдаг. Саруулын хоёрыг ерөөсөө тоолгоогээр би гарч алхаар явлаа гэснээ энэ хэдийг хаяад яваад өгнө. Зурагтал Нико хэсэг хүүхдэд айхтар дээрлэхэд байх бөгөөд гинтэл ардаас нь хөөе. Язгууртан байж иймзүүлэхээс ичхгүй байна уу? Гэснээ ариунаа гард ирдэг. Би бол Байратлоос мис байна. Гранд хаант улсын Луис Мис гүнгийн гэр бүлийн томхоо. Чи хий юм? Би бол Усип хаант улсын гүнж ариуна. За энэ хүрээд өнөөдрийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд мань дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл 8000 лайк. Төгөөсөө 8000 лайк гэж хэдүүл ер нь тогтоод байвал ер нь амар дөө тэгээ болж өгвөл тэгээд 9-10,000 байвал бас зүгээр штэ. Юутай ч л үзсэн хүн болгон лайк болон сабскрайб заавал дараад өгөөрэй. Тэгж үжил дараагийн парт мань илүү хурдан орно шүү. Окей. За тэгээд энэ хүртэл нь үзсэн тэр үнэхээр их баярлалаа. Дараагийн партаараа уулзлаа. Түр баяртай.